Ер нь түрүү жил 350 сая гаргасан. Одоо энэ жил 1 тэрбумыг гаргана. Яаж вэ гэхээр гар утас ашиглаж чаддаг, CapCut-н дээр видео edit хийж чаддаг. Яг энэ видеог тастаж аваад theme page ажиллуулад түгэж чадах залуучуудад. Одоо энэ жилийн хэдий 4-1 нь өнгөрцөн ч гэсэн те. Одоо хэдийн 4 сар гарцсан ч гэсэн үлдсэн нэг 8 сарын хугацаанд 1 тэрбум төгрөг тараа гэсэн хараатай байна. Тэгээд тэр нь ямар хүмүүст очих юм бэ гэхээр ерөөсөө гар утастай edit хийж чаддаг залуучууд руу. Угаасаа 21 дэх зуунд хамгийн амар эргэлттэй скил чи юу байгаа гэхээр edit хийх байхгүй. Контент бүтээх. Хүн болгон бүгдээрээ гар утсан дээрээ донтсон контент үзэж байгаа. 0 ороод баагтаа утсаа авч орж байгаа. Тийм биз? Унтахтаа утсаа авч байгаа, унтж байгаа. Өглөөс ирээ хамгийн дөрөнд утсаа харж байгаа. Бараг худлаа ярьсан хүнд хайртай хүнтэйгээ үнсэлцэж байхдаа нөгөө талдаа утсаа харцсан сууж байгаа. Тэр ийм үед бид нар яг зах зээлийг яаж эзлэх вэ? Ойлгомжтой байна. Контент хийж ээж. Контент хийж сурах юм бол угаасаа мөнгө бол хасрах боломж байгаа. Яг тэр угаасаа чи хүсвэсэйг чи өөрийнхөө ямар нэгэн бизнесийг зарна шүү дээ. Яаж зарах вэ одоо? Та дараа интернетээс гадуур ямар ч мөнгө үлдэхэ болцсон гэдгийг ойлгож байна уу? B2B биш бол. Би амар том announcement хийлээ заяа. Хэрвээ чи B2B зах зээл дээр тоглодоггүй B2C рүү тоглодог л бол угаасаа дэлхийн бүх мөнгө интернет дотор байгаа одоо. Энэ мөнгө угаасаа ирээдүйд тэр крипто руу орно. Гэхдээ одоо бол тэр лөө шилжиж байгаа. Тэр бидний анхаарах ёстой зүйл чи ерөөсөө зүгээр л цэвэр интернет дээр ажиллах. Ойлгомжтой? Хаан банкч интернет реклам байна, голомт банкч интернет реклам байна. Бүх телевизүүд телевизийн хүн үзэхгүй учраас YouTube дээр видеогоо тавьж ихэнх views авч байгаа. Үнэн биз дээ, тэ? Сурвал боломжтой ер нь контентыг сонирхдаг нь hey, content come on guys. Контент яаж хийж сурах вэ гэж би зүгээр та хэд контент яаж edit хийх зүгээр Basecamp-ийг зааж өгөө.